За өнөөдөр 8 сарын 17-нд Улаанбаатар хотод Нэгдсэн үндэсний байгууллагын сүлжилттэй тэмцээх конвенцийн талуудын 17 дугаар бага хурлын арга хэмжээ болж байгаа. За энд хэдэн гадаад хүмүүсээ аваад очлоо. Ерөнхийдөө цэнхэр бүс ногоон бүс гэж байна. Цэнхэр бүс нь болохоор Шинзүү айлын эсрэг талд. За ногоон бүс нь болохоор үндэсний цэсрэг түрээлэнд ийшээ очингууд ийм гольфийн ийм олон машинууд байна. За тэгээд энэнд суугаад тэгээд цаашаага нилээ явж агаад ногоон бүс рүү орох юм байна. За эндээс ингээ мандат авах нь. За 2026 оны Нэгдсэн үндэсний байгууллагын олон улсын бэлчээр ба малчтын жил гэж болгосон учраас манай орны хувьд бол маш их илүү анхаарлын татж байгаа. За тэгээд нийт 197 улс орны төлөөлөл, олон улсын байгууллага, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, малчид, залуучууд гээд бүхэл шатны хүмүүс оролцож байна. За ногоон бүсд нь маш олон байгууллагуудын үзэсгэлэн павильонууд байршсан байна. За мөн одоо олон нийтэд зориулсан соёлын хөтөлбөр, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа юм байна. Тэгэхээр бас манай улсад болж байгаагийнх иргэд та бүхэн бүгдээрээ бас очиж сонирхож үзэх юм бол их зүгээр юм байна. За энэхүү арга хэмжээгээр зөвхөн сүлжилтийн талаар биш бас ган гачиг, усны хомсдол, бэлчээр мал аж ахуйн менежмент, газрыг нөхөн сэргээх, байгаль дээлтэй үйлдвэрлэл гэд маш өргөн хүрээнд авч хэлэлцдэг. Манай улсын хувьд нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь ерөнхийдөө сүлжилт буюу газрын дороотлолд одоо орсон байгаа гэж судаачид гаргасан байлээ. Тэгэхээр бэлчээр улс сүлжилтийн асуудлыг дэлхийн түвшинд танилцуулахаас томоохон боломж гарч байгаа гэж үзэж болно. За тэгээ Монгол хүний хувьд бас ингээд өөрийнхөө улсдаа энэ томоохон арга хэмжээг зохион байгуулж байгааг харахад бас их сайхан байлаа. За би олон улсын арга хэмжээ гэсэндээ зохион байгуулалтын хувьд бол маш сайн байлаа. Тэгээ манай монголчууд одоо залуучууд оюутнууд бас сайн дураараа маш их хамрагдсан байна, ажиллаж байна. За тэгээд маш гоё өнгөлөг, цаанаа нэг нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой гэдэг шиг манай монголчууд бол их сайхан харагдаж байлээ. За тэгээд энэ арга хэмжээнээс дэлхийд болон манай улсад ч одоо ээлдээ маш зөв оновчтой шийдвэр гарах болтугай гэж өрөөдөө.